Энэ ахаад энэ зураг ахаад нэг зүгээр энгийн үгээр тайлбарлах гэдэг юм. Энэ бол нөгөө баригдсан байгаа уурхай шүү дээ. Илүү уурхай. Тэр 44 бол бид нар Монголын баялагийг барьцаалаад авцсан зээл байхгүй. Гол нь яагаад бид нар энийг мэдэхгүй вэ нөхөр? Бид нар энэ зээлийг захиран зарцуулах хэрэг байхгүй. Тэр нь нэрээ тэмтээд байгаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо нэг малчин байлаа гэж үзвэл 1000 малчин. Тэр малчин малаа одоо би 1000 малаа энэ хүнд өгчөж байгаа байхгүй. Тэгэл энэ хүн тэндээс зарна уу, иднэ үү, хэдийг нь иднэ үү, өсгөнө үү. Тэгээ яг ер нь бол би амар чадвартай учраас маш их мундаг учраас малыг чи өсгөөд гарч ирснийг хоёлаа хуваагаад авна гэдэг гэсэн. Анхны одоо нэг осны тим гин нөхөр хурдгачаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө малыг чинь барьцаалаад одоо нөгөө хаан банкны мал маллаад байна гэж байгаатай адилхан шүү дээ. Тэгээд дараа нь бид нар энэ 44-ийг бол бид нар төлнө шүү дээ. Энэ 20. Яагаад тэгэхээр бидний энэ бол нэг 10 гаруй тэрбум доллар байхгүй. Яагаад тэгэхээр бид нарт 400 тэрбум гаруй долларын баялаг байж идэг. Тэгээ баахан. Тэгэхээр энийг төлчхөөр юу болох вэ гэхээр тэр би орон сууц авахтаа зээл аваад зээлээ төлчвөл орон сууц чинь минийх л болно. Яг төнтөгийг болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ 44 чинь монголчуудын одоо бид нар одоо оюу толгойн ажилчид ингэж ойлгож байгаа. Энэ шар толгойтой нөхөр миний цалин өгөөд юм. Үгүй ээ. Монголын ард түмэн та нарын цалин өгж байгаа. Тэр байтугай шар толгойтой хүмүүсийн менежментийн зардал, тэр өндөр цалин, одоо тэр оюу толгой сууж байгаа баг бандын цалин малин бүх юм чинь Монголын ард түмэн өгж байгаа. А тэгэл тэр нь нийлээд энэ 44 дээр нэг нь 2 байхгүй 46. Нөгөө нөхдүүд 4% юм оруулж ирчихэл тоглоод байгаа. Бидний баялгаар бидний хооронд нь одоо хэрэлдүүлээд ийм л юм байна. Ерөөсөө энгийнээр ойлгох бол